дэд үтсийн хувьд бол одоо манай говийн бүсийг холбосон нэлээд олон одоо зам тээврийн одоо асуудлууд бол энэ бүсчилсэн хөгжлийн хүрээнд шийдэгдэхээр байгаа. 10 хэрээс одоо Мандалговь Чойр гэсэн хэвтээд энхлэгийн зам баригдах гэж байна. Өмнө говийн 70 задгад Мандалговь Улаанбаатарын зам одоо шинээр өргөдөх гэж байна. Одоо бидний энэ 5 сарын 12, 13-нд хуралдах хурал дээр бидний гол тавьж байгаа асуудал бол энэ замын дэд үтсийн асуудлыг бүхэлдээ нэг том асуудал болгож засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэж байгаа. Энэ зам бол өөрөө зарим хүмүүсийн шүүмжилж байгаагаар замаас бид нэр одоо эдийн засгийн шууд үр өгөөж өгдөг ийм төслүүдэд мөнгө оруулаач гэдэг юм уу. Замыг бол зарим нэг хүмүүс тэгж харахгүй байх шиг. Зам бол өөрөө тэр чигээрээ мөнгө эдийн засгийн эргэлтийг илүү хурцсаж байгаа ийм зүйл учраас бид нэр бол Мандалговын зам, Чойр Мандалговь, Өшгөөний замуудын зам, тэгээд өмнө говьоос одоо Дундговыг холбосон зам гэдэг ингээд олон замуудын асуудлыг нэг том багц асуудал болгож явж байгаа.